Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Өнөөдөр 2020 оны 4-р сарын 17 баасан гараг. Уран зохиолын 7-р хичээлээр хүүхдүүд та бүхэнтэйгээ уулзаж байна. Хичээлийн сэдэв сургамжит өгүүлэлэг. Хичээлийн зорилго: сургамжит үгийн утга учир, сургамжит өгүүлэлэг сонсож унших, сургамжит өгүүлэлэг зохиох. Сургамжит үгийн утга учир. Ингээд багш нь үгийн талаар ярья. Үгийн эд шидийг танин мэдэх, үг ямар хүчтэй зэвсэг болохыг ухаарч ойлгох, үгээр хүнийг өгүүлж ч болно, амьдруулж ч болно гэдгийг дараах хэдэн жишээнээс ухаарч ойлгоорой хүүхдүүдээ. Амьдрах хугацаанд хүн өөрийнхөө хувь тавиланг бүтээдэг. Туршлага гэдэг нь тун хатуу багш. Тэр эхлээд шалгалтаа аваад дараа нь хичээлээ заадаг. Сайн сайхан зүйл маш их мэрээлтийн үр дүнд бий болдог. Харин муу мухай зүйл өөрөө гараад ирдэг. Эд хөрөнгө найз нөхөр биш, харин найз нөхөр эд хөрөнгө. Өс хонзон авахаас өршөөж уучлах амархан. Нэр төр бол гадаад хүн чанар бол дотоод нэр төр. Хөдөлмөр хүнийг сайхан сэтгэлтэй, зориг самбаатай, тэсвэр хатуужилтай, эрүүл чирэг болгодог. Амжилт олохын тулд үн цэнийн төлөө амьдр. Ингээд багш нь сургамжит өгүүлэлэг орууллаа. Амьдралын үн цэн. Нэгэн алдартай уран илтгэгч 200 хүн цугласан том танхимд илтгэлээ тавьж байна. Гэтэл тэрээр гэнэт $20 дэвсгэрт гаргаж ирээд хэн үүнийг авахыг хүсэж байгаа эсхийг асуухад бүгд гараа өргөв. Илтгэгч: энэ мөнгийг та нарын хэн нэгэнд өгөх болно. Харин дэлхийн өмнө нэг зүйлийг хийх хэрэгтэй гэж хэлээд нөгөө $20 нугалж үрчийлгэн базаж байснаа дахиад авахыг хүсэж байгаа эсхийг асуухад хүмүүсийн гар мөн л өргөөстэй байв. Гэтэл илтгэгч маань нөгөө мөнгөө бүр газар шидээд дээрээс нь дэвсэж үрчийлгэн бүр шороотой холж гутгаснаа ахаад л нөгөө асуултаа давтаж асуув. Гэвч бүх хүн дахиад л гараа өргөж мөнгийг авахыг хүссэн хэвээр л байлаа. Тэгтэл тэрээр хэлсэн нь энэ бүхний эцэст бид нэг зүйлийг ойлгоно. Энэ бол үн цэн. Ингэж ярьж байгаагийн гол утга нь би энэ мөнгийг үрчийлгэж базаж дэвссэн ч түүний үн цэнийг алдагдуулахгүй. Тэр одоо ч $20 хэвээрээ байна. Бидний амьдралд хэн нэгэн гомдох, өөрийгөө хүнд ч хэрэггүй гэж бодох, сэтгэлээр унах зэрэг янз бүрийн зүйл тохиолддог ч бид өөрийн үн цэнийг алдах ёсгүй. Хамгийн гол нь чамд хайртай хүмүүс чиний үн цэнийг үргэлж санаж байдаг. Амьдралын үн цэн бол бидний юу хийсэн, хэнийг таньдаг зэргээр хэмжигддэггүй. Харин бидний хэн болохыг тодорхойлдог. Үүнийг хизээч мартаж болохгүй гэв. Ингээд багш нь даалгавар өгч байна. 1. Мөн чанар сэдвээр сургамжит өгүүлэлэг зохиогоорой. Дараагийн сургамжит өгүүлэлэг: цэцэрлэг. Нэгэн баян хүний хашаанд зэрэгцэн ургаж буй нимбгийн 2 мод байжээ. 5 дугаар сарын сүүлээр цэцэглэн англим сайхан үнэрэн тэр хаваар дарахж хавар болж байгааг хүмүүст мэдэгддэг байв. Нэг мод нь нөгөөгөөсөө давжаа хэлбэр галбиргүй гин. Тиймээс том мод нь үргэлж дорд үзэн бардам аашилдаг байлаа. Гэрийн эзэн нимбгийн жижиг модыг цаашид ургахгүй, удахгүй хатна гэж бодоод баг усалж, аршилж тордгоо болив. Нэгэн удаа цас дуулын оройд ургадаг цэцгийн үр салхиар дамжин хашаанд унжээ. Гэтэл хашааг бүхэлдэн сардаж зөвхөн нимбгийн моддын орчим хөрс үлдсэн байлаа. Цэцгийн өрүүд нимбгийн моддоос доор нь ургах зөвшөөрөл гуйжээ. Том мод биеэ ихэд тоон ийм хэлсэн нь ийм зүйл хизээч байж болохгүй. Хэрэв та нар миний ойролцоо ургавал би хатах болно. Гэвч үнэндээ том мод өөр зүйлээс болгоомжилжээ. Цэцгэс алаглан ургахад нимбгийн модны цагаан шаргал цэцэг үзэмжгүй мэт харагдан эзнийхээ анхаарлыг татхаа болох байв.
Түүнд өөрөөс нь илүү сайхныг хүлээн зөвшөөрөх чанар байхгүй ажээ. Жижиг модны ёроол дургасан цэцгэс хэд хоногийн дараа цэцэглэж хашааны хамгийн сайхан чимэг болжээ. Цэцгэс ангилам сайхан үнэртэж эхэллээ. Гэрийн эзэн урд нь үнэртэж байгаагүй сайхан үнэр хаанаас иржвэг хайсаар яваад урилгагүй цочдыг олоод гайхав. Тэрээр зүүдэндээ ч үзээгүй цэцгсийг улам сайхан ургуулахын тулд өглөө эртлэн босч хамгийн чанартай бордоогоор бордон байн гусалж арчилдаг болжээ. Нимбгийн жижиг мод цэцгэстэй хамт тэжээгдэн маш хурдан ургалаа. Гэтэл ганцаардан жижигэрсэн нөгөө мод атаархсандаа хатаж эхэлжээ. Ингээд дараах тасгал даалгаврыг хийгээрэй. 1. Их дотроос ямар сургамж авсан бэ? 2. Өөрийнхөө бодлоор хариулж дэвтэртээ хураангуйлан бичээрэй. Ингээд багш нь их дотор гарч байгаа давжаа гэдэг үгийн утгын тайлбарыг орууллаа. Дэвтэртээ бичиж аваад нүдлэн тогтоогоорой. Дараагийн сургамжит өгүүлэлгийн гарчиг нь бялуу. Би өдрийнхөө далахыг авахаар мухлагт ирэхэд талах арай гарч амжаагүй байв. Талахчин, та жаахан хүлээж байхгүй юу? Талах 2-3 минутын дараа гарна гэв. Намайг хүлээж байх зуур настай автар ингэртээ одон медаль зүүсэн бага зэрэгд олон хүн орж ирээд талахчинтай мэдлэн тороо өглөө. Талахчин түнд өчигдрийг болов гэмээр хөөчөрсөн талах гаргаж ирээд торонд нь хийж өгөв. Би талахчингаас яагаад шинийг өгөөгүй асуухад талахчин өөрөө хүсдэг юм аа. Их ядуу болохоор надаас тал үнээр нь авдаг юм гэлээ. Би энэ хэн юм бэ гэж асуухад талахчин Ахмад дайчин. Хүү бэр хоёроо автомашины ослоор алдчихад хоёр нялх ихрийг нь харж хоцорсон юм аа. Тэгээд тэднийг багахан салингаараа өдий хүртэл тэжээж яваа хүндээ гэв. Түүний яриаг сонсоод надад өрөвдөг сэтгэл төрж тус болох юмсан гэж бодов. Тэгээд зөрүүг нь би төлчихье. Нэг ч гэсэн удаа шинхэн далах идэг гэхэд талахчин зөвшөөрөн толгой тохиод талахыг нь шинээр сольж өгөөд ахгүй таач азтай хүн юм аа. Таны ихрүүд өнөөдөр шив шинхэн бялуур шиг далах идэх болно гэв. Өвгөн баярлан далхаа авах зураа. Хүү минь чамайг бурхан ивэг. Өнөөдөр тэдний төрсөн өдөр болохыг та яаж мэдээвэ гэв. Ингээд багш нь даалгавар өгч байна. 1. Таамаглал дэвшүүлж эхийн санааг үргэлжлүүлэн зохиогоорой. Чамд ийм явдал тохиолдож байсан гэж төсөөлөөд алим гэсэн сэдвээр сургамжит их зохиогоорой. Даалгавруудаа дараах хаягаар илгээгээрэй. Хамгаалан доогуур зураас гэрэл @yahoo.com. Өнөөдрийн хичээлд анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа. Баяртай хүүхдүүдээ.